Хүмүүс хэлдэг хөгшрөх тусам хөдөлгөөнөө хасах тийм ээ. Би хөгшөрсөн болохоор юм хөдлөх маантай. Жоохоо л хөдөлж ивэл их юм ч гэдэг юм уу хүмүүс тэгж ярьдаг. Тэр бол их буруу ойлголт гэж би бодож байна. Харин хөгшрөх тусам хөдөлгөөнөө улам нэмэгдүүлэх хэрэгтэй болно гэсэн үг л дээ. Бид нар хөгшөрдөг вэ гэвэл бид хизээ өөрсдөө хөгшин болсон байна гэж бодно. Тэр үед бид хөгшөрдөг гэсэн үг. Тийм учраас хэрвээ та 80 настай дархиндаа хизээч би хөгшрөөгүй гэж бодож байгаа бол та хөгшрөөгүй. Хэрвээ та 35 нас хүрчээ за би нэлээд хөгшөрсөн байна да гэж бодож байгаа бол та таны үн зөв. Та хөгшөрсөн байна гэсэн үг. Тийм учраас дархин дотроо бид хизээ хөгшрөлтийг хүлээн зөвшөөрнө. Тэр үед бид хөгшөрсөн байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас миний бодлоор бол хэрэг хөгшрөн тэ нас явна тэр хэмжээгээр хөдөлгөөнөө нэмэгдүүлэх нь зүйтэй гэж би бодож байна. Хөдөлгөөнөө нэмэгдүүлж эхлэхэд тийм ээ хизээч оройтхгүй, хизээч эртэтгэхгүй бид үргэлж байнга хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хүн бол хөдөлгөөнтэй байх амтан. Тийм учраас хөдөлгөөнөө ерөөсөө хайж болохгүй. Тэгээ хөдөлгөөнөө хэмжих юм байгаа бол бүр сайн байна судалгаагаар хэлсэн байдаг. Хэрвээ та өөрийнхөө хөдөлгөөнийг хэмждэг, жишээлбэл нөгөө алхалтаа хэмждэг девайс байдаг шүү дээ, тий? Өдрийн 10,000 алхалт хийгээд би өнөөдөр яг одоо хэдэн алхалт хийсэн байна гэх тэрүүнийгээ хэмждэг. Ямар нэгэн тэр хэмжүүр байгаа бол хүмүүс илүү их хөдөлдөг. Одоо жишээлбэл миний хувьд гэвэл iPhone тийм ээ iPhone-ийнхоо тэр фитнесийн юугаар би өдөрт хичнээн калори шатаасан байна гэдгээ би өдөр болгоо хэмждэг л дээ. Тэгээ ингэж илүү хэмжснээр бид илүү их хөдөлгөөнтэй байдаг гэдгийг судалгаагаар гаргасан учраас хэрвээ танд ямар нэгэн хэмжүүр байхгүй байгаа бол өнөөдөр ямар нэгэн хэмжүүр авахд бол өөртөө өгөх сайн хөрөнгө оруулалт шүү. Одоо нөгөө гардаа зүүдэг, цагин дээрээ, утсан дээрээ алхалтаа хэмждэг тийм ээ тэр бүр хэмжүүр байх юм бол бас илүү тусалдаг гэдгийг бас хэлэх хүсэлтэй байна. За тэгэхээр хөдөлгөөнөө нэмээрээ маш сайн хөдөлгөөнтэй байгаараа бити нэг газараа удаан суугаад телевизээр үзээд компьютерийн ард суугаад бие чилээгээрээ аль болохоор илүү их хөдөлгөөнтэй байгаараа хөгшин ч гэсэн нас явсан ч гэсэн хөдөлгөөн биднэрт байнга хэрэгтэй байдаг юм шүү. Нас явах тусам хөдөлгөөнөө улам нэмэгдүүлэх хэрэгтэй шүү. За өдрөөс ахын өнгөрөөрэй баярлалаа.